миний энэ алтан тайз бол намайг одоо үлгийд нь авч энэ хамт бол намайг гард нь үлгийд нь авч өдөө зэрэгт хүргэсэн ийм сайхан дулаан нэрхтээ сайхан тайз минь байгаамаа. Би Увс аймгийн Зүүн Говь сумд төрсөн Жинсрэнгийн Жавзмаа гэдэг хүн байна. Тэгээд Зүүн Говь сумынхаа багш сургууль төгсөөд Хяргас сумын дунд сургуулийг дүүргээд улмаар багш цэцэрлэгийн багшийн сургуулийн хуваар авч очоод цэцэрлэгийн багшийнхаа сургуульд орох гэсэн боловч миний нахс их Хорлоо гэдэг багш байсан. Чи одоо дуулж хайлаад бариад хөгжим тоглодог үстэй. Чи цэцэрлэгийн багшаар яах юм? Чамаа ирнэ урлагийн мэрэгжлийн хүнд үзүүлж ээж урлагийн сургуульд оруулна гээд тэгээд ардын жүжигчин Ясрангойд намайг аваач шалгуулаад тэгээд багшийн сургуулийн хөгжимийн ангид аваач оруулсан байгаа. Тэр жид эсэгчд тэнцсэн хүүхдүүд их байсан учраас 33 хүүхдийг авсан. Тэрнээс 5 хүүхдийг одоо сонсогчоор авсан. Тэрний нэг нь одоо одоогийн төрийн хошоос хоёрхалд ардын жүжигчин Хөдөлмөрийн Баатар Жанцсан нуруу, нэг нь би, нэг нь Завхан аймгийн нэг охин, тэгээд хоёр нь Улаанбаатар хотоос ингээд 5 хүүхэд сонсогчоор орсон. За төгсөө тэгээд өөрийнхөө Увс аймгийн Зүүн Говь сумд дунд сургууль дуу хөгжим багшаар ажилласан. Тэр жилд ингээд театрын Увс аймаг хөгжим дараамын театр байгуулах тийм соёлын яамны шийдвэр гараад эсэлт аваад хүмүүс яваад идэг байсан. Тэгээд байж исэн чинь манай сумд энэ бүжгийн манай театрын бүжгийн багш асан Таасран багш тэгээд Лувсан Шарууга одоо мундаг Хөдөлмөрийн Баатар Лувсан Шаруу багш энд маань ирсэн. Ирээд тэгээ шалгалт авсан. Эхлээд за сургуулийнхаа хүүхдүүдээс бүжгэлдэг хүүхдүүд олж иргээ тэгсэн. Тэгээд дандаа өндөр хүүхдүүд шалгуулаад тэгээд 2 хүүхэд тэнцсэн. Тэгээд надыг одоо чи өөрөө шалгуул гэдгсэн шалгасан. Тэгээд юм хэлээгүй. Тэгээд удалгүй яасан чи хариу ирсэн чинь аймгийн захиргааны захирамж гараад одоо 8 дугаарын сурагч цуг зайд үлзий одоо дуу хөгжим багш Жавзмаа номын санч Пагмо дөрөв аймгийн захиргааны захирамжаар Увс аймгийн хөгжим дараамын театр одоо ажилтаа ор гэж дуудсан. Тэгээ би болохоор тэр үе чинь дөнгөж сургууль төгсөн жахан гэгээлэг байсан болохоор шууд нотаа хараад дуусан чинь за чи харин их боломжийн хүүхд ирсэн байна баярлалаа. Чи одоо ингээ сайхан энэ хүмүүст манлайлуулж ажиллаарай гэж намайг тэгжсэн. Энэ тайзан дээр олон жүжигэн концерт олон уран бүтээлүүдийг хийж багш нараараа загнуулж, зэмлүүлж, заримдаа бүр гинтэн найруулагчаар би өчтөр 3 тоглож явахдаа чи чадахгүй байна гэж бүр алгадуулж ясан ч удаа би. Тэгэхэд одоо 1973 онд одоо Гиндэн гэдэг найруулагч манай театрт энэ одоо бид өхний одоо дуулалт жүжигийн хаан буюу одоо өчтөр 3 толгой хэмээх энэ сайхан жүжигийг найруулан тавихад бол энэ жүжигийн одоо Нансалмаагийн дүрийг манай Монгол улсын гавьяа жүжигчин энэ дуучин Жавзмаа гавьяат маань одоо анх бүтээжсэн. Тэрийг бол би түүхээс мэддэг. Үүний дараагаар 79 онд Монгол улсын урлагийн гавьяа зүтгүүлтэн Чулуунбаатар найруулагч маань энэхүү уран бүтээлийг 2 дахь удаага сэргээж найруулсан байгаа. Энд бас л мөн гол дүр буюу Нансалмаагийн дүрийг манай Монгол улсын гавьяа жүжигчин Жавзмаа багш маань бас бүтээсэн. За тэгээ 3 дахь удаадаа Чулуунбаатар найруулагч маань дахиад энэ бүтээлийг өөрчлөж ардын дууных нь тэр анхных нь хэлбэр маягаар одоо ингээд найруулж тоглуулсан байдیں۔ Ингээд энэ сонгодог энэ манай Монголын одоо сонгодог энэ сайхан бүтээл маань манай театрын тайзнаа 3 удаа бүтээгдсэн. 94 оны тэр шин тавилтан дээр Жавзмаа найруулагч багш маань бас л Нансалмаагийн дүрийг бүтээж одоо үзэгч тэмдээ хөргөж яасан. Ингээд 3 удаагийн энэ тавилтанд гурван дээр нь одоо Жавзмаа багш ингээд тэр сайхан дүрийг бүтээж үзэгч тэмдэгт хөргөж ясныг бодохоор энэ хүн ямар их алдар ямар их авьяас бэлэг энэ хүнд оршиж байна юу гэдэг нь бол эндээс харагдаж байгаа. За тэгээд яг хөө мэрэгжилтийн дуучин болж магадгүй гэж соёлын яам намайг үзээд одоо 86 онд Балгаар улсад Балгарын консерваторийн хөгжмийн их сургуулийн дуулаачийн салбарт намайг мэрэгжил дэвшлүүлэхээр явуулсан. Тэгэхэд бол Дорн гуйн, Наран туяа, Сэлэнгийн гоён бид гурвыг бол хөдөөнөө театраас явуулсан, дуурийн театраас удаагийн ардын жүжигчин бүтээгч явж ирсэн. Болгарын консерваторийн багш доцент Кара Петров гэж
багштар би хичээлсэн. Тэгээд багш маань бас одоо намайг гайхдаг байсан. Тэгээд Монголын уран бүтээлчдэр маш их гайхаж байсан тэд нар. Яагаад тэгэхээр зэрэг ингээл хүмүүс одоо ирнэ штэ. Тэгэхээр зэрэг багш маань ингээл одоо хин оюун наран туяа бид гурваар их бахархнаа. Тэгээл тэр хоёр чинь соёл урлагийн их сургуулийг төгсөөд очсон. Би болохоор багшийн сургуулийн хөгжмийг төгссөн. Яг үндсэндээ бол би дуулаачийн сургууль төгсөөгүй хүн штэ. Тэгээд манай багш намайг Чингисийн Монголын уран бүтээлчид ийм мундаг, шин сэтгэлээсээ сурдаг. Одоо тэгт Сэлэнгийн оюун 5 хүүхэдтэй, Дорноговын наран туяа 1 хүүхэдтэй, би 4 хүүхэдтэй байж ахтаа явж сурсан байхгүй юу. Чингисийн монголчууд ийм дайчин, эмэгтэйчүүд нь 5 хүүхэд төрөөж өсгчгээд одоо ирээд энд сурч байна. Тэгээ энэ 4 хүүхэд төрөөж өсгчгээд энэ ирээд энд сурч байна. Ийм хүмүүсээс бид сурах ёстой гэж одоо хэлж ийсэн. Тэгээд манай тэнд суугаа консултын хүмүүс ирж одоо бидний тэр хичээл мичээлтэй танилцсан шүү дээ. Тэд нар чинь соёлын яамнаас хүмүүс тэнд явж байхдаа ирж бидний юм сурч байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг бас шалгадаг байсан. Тэгээд та хэд вэ үнэхээр сайн байгаа юм байна. Улсынхаа нэр төрийг бас одоо сайхан гаргаж чадж байгаа юм байна. Итгэл найдвар хүлээж байгаа юм байна гэж хэлдэг л байсан л дээ. Жавзаг шитүүр бол олон жижигэнд одоо хамтар тоглосон. Учиртай уран толгойн одоо 3 дахь хүндэн болж тоглож байлаа. За дараагаар нь хуурхан бэр жүжигийн хань нөхөр болж тоглож байлаа. За хайрын үлэв саддаггүй жүжигийн эмчид тоглож байлаа. За тэгээд өмнө цаашаа сүнжитмай жүжигийн мянган нэдүүлдүүд ингээд тоглож явахд бол ялангуяа олон удаагийн жүжигэнд бол бид хамтар тоглосон. Энд манайх бол Баруун аймагт бол үнэхээр айлгаж ирсэн театр. Өнөөдөр ч гэсэн бол залуу юм маань бол сайхан гарч ирж байна. Хамгийн гол нь залуу үед одоо ганцхан дутагдж байгаа юм гэвэл ахмадуудаас сурах тийм үлгэрлэх тийм юмсууд нь одоо байхгүй ч одоо энэ цаг үеийнхээ одоо нийгмэд байгаа тийм байдалд орж байгаа бах. Ер нь гэхдээ бол одоо театр бол одоо хагас зуун жилд бол манай театр бол үнэхээр юм бол олон сайхан уран бүтээл гадаад дотоод юм уран бүтээл дөрөхэд одоо манай зөвхөн манай ангиас гэж авч одоо 5% тийм үү? 5% ингэж өртсөн. Бид одоо энэ тайзан дээр гарсан уран бүтээл дээр уралдаан тэмцээнд орохдоо цагналдгүй байргүй ирж исэн түүх бол ерөөсөө байхгүй. Миний ажиллаж исэн залуу ажиллаж исэн үед бол одоо сургууль төгсөөд ирсэн мэрэгжлийн уран бүтээлч бол хомс байсан. Одоо цөөхөн одоо мэрэгжлийн сургууль төгссөн хүмүүс байдаг байсан. Тэднэрээ бол одоо манай театрын захиргаа найруулагч удирдлагууд бол тэдний потенциал одоо чадварыг бол маш сайн одоо ашиглаж одоо өөрснөөр нь багшлуулах, өөрөөр нь заалгах, дахиад өөрөө тэр хүнээ явуулж сургах талаараас анхаарч ирсэн байгаа. Жавцмаа ингээд ансамбл заажсэн л да биднэрт. Тэгээд нэг дуугаралт болохоор би ч болохоор задгаа хоолоод ардын дуулдаг хүн шүү дээ. Жавцмаа бол ийм бакал маягаар одоо дуугардаг. Тэгээд нэг жавцмааг дуурайж дуугардаг гэгээд дуурахтаа зэрэг чадахгүй. Тэгэд айгүй гэл их сонсоод гэхдээ яаж дуугармаар юм бэ? Чихэн дээр их задгаа дуурайд их штэ. Битгээ гэгээд гэж. Гэгээд дууралдаг. Гэхдээ би тэр гэгээд дуурайд юу яриад байгаа би ч одоо хүн битээ дурамжлаад ямар чам шиг ямар их сургууль төгсөөд бадгарт сургууль төгсч гисэн биш гэсэн. Би тэгж юм дайжээс тэгэхээр үгээл найзаа. Гэд бид нар ч одоо нэг чи гэхнээр гэгээд дуурал бас ихэд нийцсэн штэ гэж ингэж одоо бид хоёр бас ингэлцчихсэн үе бий. Тэгээ тэр бол бас их нөтөтэй л да. Тэр бол энэ юм байгаа. Жаахан ардынхаа талыг бариад байна уу гэж би боддог байхгүй юу? Ардын таадаа жоохон бариад. Одоо болохоор зэрэг сонгодог бүтээлийг одоо бас хийх хэрэгтэй. Яагаад вэ гэвэл одоо миний багш Монголын 100-ны манлаад өөрийн дуучин урт насан бол одоо хэлдэг байсан. Хүн уран бүтээлч болохын тулд жин өксөж барилдах хэрэгтэй гэж. Хэрвээ би 50 кг жинтэй байсан бол би 60 кг-ийн хүнтэй чи барилдах ёстой явсан маа. Чи одоо тэр миний дуусан дуунуудаас айхгүйгээр чи дуулах хэрэгтэй. Тэгжээ чи тодорно, чи гарч ирнэ. Ямар ч уран бүтээлч ингэж гарч ирдэг. Тэрнээс айх чичрэх одоо би яаж хөрөх үү? Инээ тэрэ гэж бодож болохгүй. Өөрөө чи өнөөдөр ляава дуулах ёстой бол чи доо авч дасгал унших ёстой шүү. Тэгжээ дуучин болно гэж хэлдэг байсан. Одоо өөрийнхөө олон сайхан шавнараар өөрийгөө хүрээлүүлсэн. Одоо манай улсад Монгол улсад байгаа тэр алдарцуултаа гавьяат урлагийн одоо сайхан дуучид маань бүгдээрээ л одоо Жавзан багшийн гараар дамжиж одоо шинээр одоо төрж гарч ирж байгаа ийм сайхан мундаг гавьяаснууд байгаа. Манай улсынхан бол бүгдээрээ мэдж байгаа бах. 90 онд анх Увс аймагт эстрад дуучдын уралдаан гэж болоод
Тэгээд би тэрэнд одоо анх удаа уралдаанд ороод тэр үед ч авцмаагч маань шүүгчээр суужсэн. Тэгээд би тэр уралдаанд нэгдүгээр харилцлаад тэгээд удаагүй нэг жилийн дараа 92 онд манай ойр чатрад би баг урилгаар орж илаа. Ингээд нөгөө ийм хоолоо хэрэгтэй байна. Энэ одоо айлт хоолоо гэдэг. Тэгээд ирээд шууд авцмаагчийнхаа гар дээр гарын шав болж ажиллаад 20 гаруй 27 8 жил хамт ажилласан. Тэгээд тэр үед чинь одоо соёл урлагийн их сургууль гэж байгаагүй. Ер нь авьяастай хүүхдүүдийг дандаа явж дуудаж ингэ шалгаж тэгж ажилдаг байлаа. Тэгээд би мэрэгжлийн биш сургууль төгсөөгөө хүн анх театрт ороод тэгээд энэ сайхан багшийнхаа гарын шав болоод бүр одоо мэрэгжлийн уран бүтээлч болтлоо ажилласан одоо би багшаараа бахархдаг. Тэгээ миний одоо урлагт бас миний үеийг залгаад орсон хүүхэд маань одоо дуучин хүүхэд бол байхгүй. Нэг хүүхэд маань балет чинь нэг сургууль төгссөн инктэргээд одоо Увсын театрт найруулагчаар ажиллаж байна. Түүний охин оюун болор гээд охин одоо балетын сургууль сурч байгаа өнөө жил төгсөн. Тэр одоо бас олон улсын уралдаанд очиж Москва хотод очиж тусгай байрын шагнал авсан. Одоо залуу балетчийн уралдаанд одоо олдуудаа орж шагналуудыг авчаасан ийм хүүхэд байгаа. За одоо дахиад бас ач нар дотроос ер нь бол манай ач нар бол авьяастай дуулж хөгжимчих тийм авьяастай хүүхдүүд байдаг. Би театрыг 5 жил дуулаад 77 оны тайлан тоглолтоор 78 оны тайлан тоглолтоор би Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цолд авсан. Миний ээжийн дүүн Хорлоо гэдэг багш надад хэлж ирсэн. Ийм өндөр шагналыг чи ингэж авч болж байгаа мó? Цаашаа одоо яваал байх юм байх та. Наадах чинь маш том шагнал шүү миний хөө гэж. Би онгоцоор тоглолтоо хийгээд ирээ бууж яхад манай их ирж амраад буцаад явж яхад онгоцноос буусан намайг тэгж хэлээд надад татаж үнсээд явж исэн юм аа. Би одоо гавьяаш үжигсэн цол авчихэд сумуудаараа нэг удаа нэг шавнартайгаа явж тоглосон. Тэгээд аймгийн төв дээр бол яг хуу одоо би одоо хийсэн ажиллаараа гавьяа цол авсан чинь одоо дахиад хийх ажиллаараа юмаа хийгээд одоо тоглолтоо хийж сонирхолъя гэж бодоод байж байгаа. Тэгээ яг хуу нас маань болоод тэгээд тэтгэвтэй гарсан байгаа. Гэхдээ одоо хэрэгцээтэй үед нь ирээд одоо уран бүтээлчтэйгээ ажиллах, бас заад сургах одоо ийм ажлууд бол хийж л байгаа. Арван түмэн хатуугаар авчирэ нэвлгэсэн